Сайн бацхан өрхөн мөндөд үзэгч сонсогчтой манай Politics Talk-ийн айрын нэвтрүүлэг удаахцсан засарсны дүнд өнөөдөр шинэ дугаараараа та бүхэнд хүрч байна. Манай өнөөдрийн дугаарын зочноор саяхан улсын 1-р төв эмнэлгийн үйл ажиллагааны талаар шүүгдлүүлсэн дэд захирласан Чойдог. За эмчилгээ эрхэсэн дэд захирласан Адил сайхан нар оролцож байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За юуны урилгыг мань хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Нийгмийг одоо зочроосон гэхүү талцуулсан гэхүү те энэ улс төрийн холбогдлолтой сэдвэр бас миний нэвтрүүлэгт оролцох урилгыг мань хүлээн авсанд маш их баярлалаа. Тэгвэл мэдээж бас ингээд удаахцсан завсарсан нэвтрүүлгийг юм галтай сэдвэр хийх үү яах уу гэж бодожоо тэг саналаа тавиад үзсэн. Юуны төрөнд та хоёр маань өөрсдөө манай үзэгчдэд танилцуулаач. За миний нэр Адил сайхан. За би хүний их эмч мэрэгчлээ. Хавдрын мэсцлийн мэрэгчлээ, хавдар судлаач тэргүүлэх зэрэгтэй анагаах ухааны доктор цолтой. За эрүүл мэндийн салбарт 2 дахь жилдээ ажиллаж байгаа. Сүүлийн 5 жилд бол эрүүл мэндийн удирдлагаар мэрэгч ажиллаж байгаа юм байна. Намайг Чойдог гэдэг мөн хүний их мэрэгчлээ. За яг сургууль төгснөөс хойш бол одоо ингээд 14 дахь жилдээ бол эрүүл мэндийн салбартаа бол ажиллаад байж байна. Мөн мэсцлийн эмч, анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч. Өнгөрсөн 7 хоногт 1-р төв эмнэлгийн одоо үйл ажиллагаа дагуултаад байгаа талаар хэвлэлт хандсан. Тэгээд бас бүтэн 7 хоногийн туршид бас энэ эрүүл мэндийн салбарын асуудлын талаар ярилцаад бас ингээд нийгэмд талцах өнцгүүд бас байна л та. Ус төрж гин, за хуучин болон шин сайд нарын хоорондын тийм тулаамагийн зүйл яваад байна гэдэг хардлага бас олон нийтийн байр суурийг харж байхад байна. Тэгээд би бас энэ талаар тодруулъя гэж бодсон. Ер нь юу болоод өнгөрсөн? Бас Чойдог захирлийн постыг харсан. Одоо нийтдээ 15 жил ингээд эмнэлэгт ажиллаж тийм үйл явц үзсэнгүй гэд юу басан талаар та бүхэн ярьж өгөөч, хэрэг дургуцахгүй л. За яг нийгэмд одоо нийгмийг бас талцуулаад нэлээд халуухан сэдв болоод явчих шиг боллоо. За ерөнхийдөө бол ярьсан гол агуулга маань эрүүл мэндийн тусламжийн тухай хууль маань одоо хэрэгжээд бас нэлээдгүй хугацаа бол өнгөрүүлсэн байна. За тэгэхээр энэ дээр маань одоо эмнэлгийн тусламжийн тухай хуулийн дээр бол туцын бүрэлдэхүүнийг бас одоо төлөөлөн удирдах зөвлөлтөө эмнэлэг ямар бүтцтэй байх вэ гэдэг. За үүн дээр маань эмнэлгийн төлөөлөл маань 3 гишүүн байдаг. Бусад гишүүд маань болохоор төрийн бусаас 3 гишүүн байдаг. За тэгээ өмчлөгчийг одоо төлөөлж буюу эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын газар, за тэгээ сангийн яам. За хөдөө орон нутгуудад бол энэ дээр бол одоо аймгийн удирдлагаас оролцоод ингээд явдаг туцад. Тэгэхээр бидний нөгөө гол ярих гэдэг санаа хэвлэлийн баг хурал дээр хэлэх гэдэг санаа бол эрүүл мэндийн тусламжийн тухай хууль. Одоо энэ 2027 онд эрүүл мэндийг дэмжих жил болгож байгаа. Энэ дээр бас одоо ингээд мөнх сайхан сайд ярьж байгаа. Энэ хуулиуд дээр өөрчлөлт оруулна гэдэг. За энэ дээр гамаа гишүүн бус эрүүл мэндийн тусламжийн тухай хуулийн дээр бас өөрчлөлт шинжилт оруулъя гэж ярьж байгаа. Энэ бол мэдээ зөв. Тэгэхээр бид нөгөө хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа бол эхлээд дуу хоолой санаагаа бид нар бас энэ салбарын хүмүүс бас нэгтгэж хүргэх ёстой. Тэгэхээр илүүтэйгээр бид нар эрүүл мэндийн одоо ажилчид маань энэ эмнэлгийн төлөөлөл маань олон байх ёстой юм байна. Тэгэхгүй бол хэн нэгэн улс төрийн нөлөөллөөр ингээд хэн нэгэн эрх мэдэлтэй хүний нөлөөллөөр эмнэлгийн даргыг солиод ах нь тогтворгүй болоод байна. Энэ хууль маань одоо төлөөлөл удирдах зөвлөл байх нь зөв. Энэ бол маш зөв шийдэл. Одоо инженеэр ярихад бид нар iPhone жил болгон одоо апдейт хийдэгтэй ижилхэн бид нар бас энэ хуулийг хэрэгжүүлээд үзлээ. Тэгэхээр энэ дээр бас ингээ алдаа гараад байна. Тэгэхээр энэ борд дээр илүүтэйгээр одоо 2хан гишүүн нэмээд өчүүл энэ ч одоо эмнэлгийн төлөөлөл 5 гишүүн болно ш. Тэгэхээр чи энэ хүмүүс чинь өөрсдийнх нь дундаасаа магадгүй одоо эмнэлгийнхэн захирлыг томилох, шийдэх, халах тэ энэ эрх нь илүүтэйгээр хамт олонд нь олдох юм биш үү гэдэг энэ санааг илэрхийлсэн. За үүнтэй зэрэгцээд манай 1-р төв эмнэлэг дээр болсон асуудлуудыг бид бол ярьж одоо шүглүүлсэн л гэж одоо биднийг үзээд байгаа. Хамт олон болон одоо салбарынхан маань бид бол зөв зүйлийг ярьсан болохоор илүүтэйгээр бас энэ олонний анхаарал бас өртсөн болов гэж бас миний би бас бодож байна. Тэгээд хэвлэлийн хурлын дараа бас мэдээ харсан л та бүхний хэвлэлийн хурлын бичлэгийг ч бас үзсэн. Тэгээд тэрнэр бол 3 төрлийн юм яриад ирсэн. Эмчилгээ үйлчлэгээ доголдоод байна тий.
улс төрчснөөс үүдэлтэй томилгооны асуудал. Тэгтэл одоо сая ингээ харж байхаар Монгол Ардын намын баг хурал дээр Чимбүрэн сайдыг очих үеэр бас нэг хоёр чиглэл байх бараг асуусан байсан. Энэ ер нь ингээ юу болоод байгаа юм бэ гэсэн чинь нөхдөөд ингээ ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг юм яриад. Энд би адил сайхан захирлаас сумраа. Ер нь яг тэ Чимбүрэн одоо сайдын хэлж байгаа шиг нэгдүгээр төвийн эмнэлэг дээр ашиг сонирхлын зөрчил байсан юм уу? Үнэхээр тэр худалдаа авах ажиллагаан дээр нь асуудалтай байгаа дэмжлэгээ үйлчлэгээ одоо үзүүлж чадахгүй байна гэдэг эмчнэр бас өөрсдөө ярьж байгаа сайдын тим мэдээлэл хийж байгааг бис хувь хүний үед ингээ эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ авдаг хүний үед жаахан харамссан. Тэгэхээр бодит байдал ямар байсан? Та эмчилгээ ирэхсэн захирал хийжсэн. Тэгэхээр ер нь юу болоод байсан юм бэ? За яг улсын нэгдүгээр төвийн эмнэлэг дээр бол эмнэлгийн тусламж үйлчлэгээг арт иргэдэд хүргэхэд аюулгүй чанартай хүртээмжтэй хүргэхэд бол үйл ажиллагаа хэвээ явуулах боломж нөхцөлгүй болсон. Тийм учраас одоо энэтэй холбоотойгоор хүний эрүүл мэнд амь нас хохирох эрсдэл үүссэн учраас л одоо эмнэлгийн хамт олон за түүнийг хариуцаж удирдах чиглүүлж ажиллаж байгаа дэд захирлууд эмчнэрийн төлөөлөл энэ хэвлэлийн байгууллагыг хийсэн байна. Тэгээ бодит байдал дээр тэр нөө тариур тасарсан гэдгийг ч бас хамт суужсэн эмчнэраас яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр эмнэлгийн захирал нь болохоор үгүй тийм байгаагүй хэвэн явж байгаа гэсэн тайлбар өгсөн. Энд дээр та юу хэлэх вэ? Эмнэлгийн захирлын тухайд бол одоо яг тэр хэвэн явагдаж байгаа гэдгийг бол одоо хэлж байгаа тийм. Бид бүхний хувьд бол шууд яг эмнэлгийн тусламж үйлчлэгийг хариуцж ажиллаж байгаа учраас эмнэлэг зүйн захирал одоо миний хариуцж ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид бол өдөр болгон яаралтай тусламж үйлчлэгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн хэрэгслүүд тасалдж байна. Энийг маш хурдан хугацаанд шийдэж хангаж өгөөч гэдэг хүсэлтийг бол барьж орж ирдэг. Тийм учраас одоо яг хэн нь үний яриад байгаа вэ гэдгийг бол бид бүхэн бол яг тэр хүмүүсээс тодруулаад эсвэл бүр баримтаар одоо тэр тас хамт олонны хурлаар хэдэлцсэн зайлшгүй шаардлагатай энийг хангаж нийлүүлж өгөөч гэсэн баримт тэр протоколуудаар бол илэрхийлэх бүрэн боломжтой гэж бодож байна. Гэтэ мараа тэрний хамгийн түрүүнд үр дагаврыг хүртэж байгаа чи эмчлүүлэгчд юм шүү. Тэглгүй яах вэ? Тийм учраас л одоо яг эмч хүний үднээс эмнэлгийн үйл ажиллагааг удирдах байгаа захирлын үднээс одоо энэ үйл ажиллагаа бол зайлшгүй ард иргэдэж мэдээлж энийг яаралтай арга хэмжээ авах хэмжээнд хүртэл одоо олон нийтийн анхаарлыг хандуулъя гэдэг үднээс тэр хурлыг хийсэн. Тэгээд хоёрыг маргааш нь нөгөө төрөнд чөлөөлсөн байсан тий. Бид тэр чөлөөсөн асуудал дээр жишээ нь та хоёр ямар байр суурьтай байна? Одоо жишээ нь би одоо өөрөө хуульч хүний хувьд харахаар тий яг миний нэвтрүүлэг стерил нэвтрүүлэг л дээ. Гэхдээ яг би ягаад энийг одоо бүр ингэ сэдв сонгоод 2-2 зочинтой хийж байгаа вэ гэхээр энэ бол нийгмийн асуудал мөн үү гэвэл мөн шийдлээ хүлээж байгаа улс төрийн асуудал ч бас мөн тий. Дээрэс нь эрх баригчид энэ олон жил магадгүй энийг анхаарахгүй явснаас үүдээд бид нар бүр ингээд салбарынхны шүглүүлэг төвшөнд хүрсэн болоо та гэдэг үнцэг надад харагдсан. Тэ тэр одоо ажлаас чөлөөлж байгаа шалтгаанаа жишээ нь юу гэж тайлбарлах вэ? За энэ тал дээр бас түрүү адилаа захирлаас нөгөө шүглүүлсэн тал дээр яриад байна шүү дээ. Бас нэг хэвлэлийн баг хурал дээр бас нэг санааг бол хэлсэн. Яг энэ цонх үе тий цонх үе буюу бид нар төсвөө хилэлцдэг, худалдаа авах төлөвлөгөөгөө гаргадаг, тендерээ зарладаг. Энэ үе дээр бас энэ удирдлагыг солихч бас энэ эмнэлгийн тусламж үйлчлэгээ алдагдахад хүрээд байна гэж одоо хэлээд. За энэ дээр бол төр орлон гүйцэтгэгч Бямсурын дарга бол байсан. За Бямсурын захиралд бол яг энэ өмнөх оны одоо бид нэр аудитын дүгнэлт буюу одоо он дагмалсан гэрээ ихгүй. Та нар төсвийн тухай хуулиараа байна. Тэ 31 хүртэл гэрээгээ хийнэ. Тэ ийм одоо дүгнэлт өгсөн байсан. За тэгээд бид нар чинь тендерээ зарлаад хамгийн нааталтай ер нь бол 3 сарын 1 за магадгүй 3 сарын 20 гэл ингээд эмнэлгийн хэрэгслүүдтэйгээ болох магадaltaй байна гэдэг энэ зүйлсийг танилцуулсан. За танилцуулсныхаа хүрээнд бол энэ чинь дан ганц одоо миний бие гэхгүй адил сайхан захирлахгүй энэ чинь энэ эмнэлгийг чи авч явдаг хамт олон тий энэ одоо бүх үйл ажиллагааг явуулдаг хойно маш олон хүмүүс байдаг байхгүй. Одоо жишээ нь тасгууд яах юм өөрсдөө ингээд тийм тасгууд нь тасаг нэгжүүд нь өөрсдийнх нь захиалгаа өгөн дээрэс нь энэ чинь хангамжийн алба гэж байгаа им эмнэлгийн хэрэгслийн алба гэж байгаа. Эдгээр чинь бүгдээрээ бүх тооцоолууд нь байдаг хгүй. За ийм үед энэ ийм тарай энэ эмнэлгийн хэрэгслүүд ер нь дутагдaltaй авах юм шүү. Гэхдээ бид нар чинь байнгын л мэдээлэлтэй ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ энэ үе дээр
ийм асуудал гарахыг бол бид мэдчихсэн. Мгм. Энэ дээр төлөвлөгөө гаргацсан. Мэдээсэнд нэрслээ тооцсон Эрсдлээ гэсэн үг юм уу? тооцсон гэсэн. Ааха. Тэгэхээр энэ эрсдлийн дагуу бид нэр хийх менежментэд гаргацсан байсан. Мгм. За ингэ байж итл нөгөө нэг тузын хурал болоод төсөө хилэлцэн гэж орсон чинь ингээл захирлаа солиол чөлөөлөөл тэгэл дахиад нэг захиралтууд адилаа захиралтууд хамтран ажиллах юм болов уу нөхцөл байдлын талаар ярилцаа тий энийг одоо ингэж хурдан шийдэхгүй бол энэ асуудал үүсэх юм байш үгээд бодоо байж исэн. За тэгээд туз хуралцсан манай оруулсан төсвийг баталсан. За тэгээ хамт олон танилцуулна гэхээр хамт олон одоо шинэ буюу хаажи захиралтай одоо хамт ингээд туз бол юмаа танилцуулна гэд хамт олонтойгоо одоо миний бие бол адил сайхан захирал бол бусад эмнэлгийн хамт олон сууж исэн. За тэгээд байж итл дахиад лаажи захирлаа өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч чөлөөлөгдөөд тэгээ одоо манай эмнэлэгт ажиллаж исэн сургалтын албаны. Сарын дотор 3 захирал солигдлоо гэдэг чинь тэр юм байна тий. За тэгээд мэдээж одоо шинэ тузаар ингээд хурал нь ороод тодорхой болоод ингээд ороод ирж байгаа хүмүүстэй бид нар бол ингээд ажил байдлаа үнэхээр танилцуулсан. Миний бие бол 3 удаа энэ нөхцөл байдлуудыг танилцуулсан. Ийм асуудлууд байна. Энийгээ хурдан шийдэх хэрэгтэй байна. Тэгэд үнэхээр шийдэл гаргахгүй байсан болохоор л энэ үйл ажиллагаа одоо хэвлэлийн баг хурал болсон. Тэгэд хэвлэлийн баг хурал хийсэн гэдэг үндслээр чөлөөлөгдөж байгаа. Баг байгаа хурал хийсэн гэдэг үндслээр хамт олонныгоо одоо хуваагдал үүсгэсэн. Үндслэхгүйгээр хэвлэлийн баг хурал хийсэн гэдэг үндслээр одоо бид хоёрыг бол ажлаас чөлөөсөн. Шууд чөлөөсөн. Энэ дээр одоо ямарваа нэг сануулгах ч гэдэг юм уу өөр арга хэмжээ авахгүйгээр тэгээд тайлбар сонсохгүйгээр тэгээд ерөнхийдөө бол чөлөөлөгдсөн байна. Тэгэхээр одоо бол бид бол нэг л зүйлийг ойлгож байгаа. Одоо энэ арчлал гарснаас хойш манай эрүүл мэндийн салбар тий даа ялангуяа энэ шинжилэл хийх хэрэгтэй. Болохгүй байгаа зүйлсээ бид нэр шинжилж өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энэ хуучин системээр бид нэр явж болохгүй нэ гэдэг одоо бид маш сайн ойлгоод байна шүү. Тэгэхээр одоо сая одоо тендерийн талаар ярьж байна, нэмийн худалдаа авалтын талаар ярьж байна. Бид улсын мөнгийг те татвар төлөгчд юм шүү дээ. Энийг яаж үр ашигтай зарцуулаад, энийг яаж ард иргэдэд тусламж үйлчилгээг төвөгч хэрэгдэл багтаа, чанартай, хүртээмжтэй өгөхгүй гэдэг талаар л одоо бид бодох хэрэгтэй. Маш сайн бодох хэрэгтэй. Тэгээ яг энэ тулгымцсан асуудлууд дээр бол ярихад бол миний бие бол одоо баг 2 жилийн өмнө шахуу одоо энэ худалдаа авалтын талаар маш их ингээд ярьж одоо салбарын хурлууд дээр ч ярьж ирсэн, шийдвэр гаргах төвчний хүмүүст нь ярьж ирсэн. Тэгээ эмнэлгийн хэрэгслийн агентлаг энийг одоо эмнэлгүүд битгий тендер зарлаа. Эмнэлгүүд зөвхөн одоо эмнэлгийн хэрэгслийн агентлаг дээр цахим дэлгүүр гэдэг зүйлийг ажилуулад өгөөч. Энэ өөрөө ямар давуу талтай вэ гэхээр одоо энгийнээр тайлбарлахад эмнэлгийн бэйли, шарик, салфетик Монгол улсын хилээр л орж ирсэн бол тэр дэлгүүр авах тий өөртөөхөн үнийг тавь, тоош хэрэггээ тавь, байгаа нөөцөө тавьчих. Тэгвэл эн чинь хүссэн хүмүүс нь тэр эмнэлгээс өөртөөхөө эмнэлгийн хэрэгсэл тариагаа худалдаад авах энэ боломжтой. Яг л супермаркет шиг ажил. Ингээд ирэх юм бол одоо яг энэ нөө төсөв яриад төсвийн дээд хязгаараа тавиал худалдаа авах төлөвлөгөөгөө гаргаад ингэж хийн гэд байгаа тахгүй. Үнэхээр эмнэлэг дутагдаад байгаа зүйлээ байхгүй байгаа зүйлээ шууд гэрээгээ игээл авдаг. Өөрөлдөл эмнэлэг өөрөө нөө эмчилгээ үйлчилгээнд төвлөрөх боломжийг хангана гэсэн үг. Тийм, илүүтэйгээр нөгөө тендер гэдэг зүйлс ч юм бол одоо яг эмнэлгийн бол бас үйл ажиллагааг доголдуулж штэ. Эний чинь зарлаад 21 хоног болно. Дахиад тэр оролцож байгаа компаниуд хэрүүлхийгээ явал одоо эн чинь ингээд цаашаа ингээд хичнээн удаашраад өнгөрөхийг бол бид нар бол таашгүй. Тэгээд ирэхээр эмнэлгийн удирдлагууд энэ чинь тусламж үйлчлэгээ алдагдаад ирнэ шүү дээ. Одоо нөгөө юм авахгүйгээр хугацаа нь болоогүй байдаг. Нэг бол хоорондоо нөгөө тендерийн асуудлаасаа болоод нөгөө компаниуд нь бас маргадаг тийм энэ асуудал болохоор эмнэлэг яалчгүй юм авахар шаардлага одоо гарна шүү дээ. Тэгээ шууд худалдаа авалт хийдэг. Тэгэхээр энэ маань өөрөө бас хуулийг зөрчөөд байдаг. Нөгөө төсөв хуваасан. Тэгэхээр энэ бүх гаргалгаа чи ерөөсөө л энэ цахим дэлгүүр юм байна шүү дээ. Энийг одоо хурдан л одоо явуулах шаардлагатай. Тэгэх юм бол энэ улсын том эмнэлгүүд тендер зарлахаа болно. Дээрээс нь энэ хөдөө орон нутгаар би маш олон аймагуудаар явж үзчихсэн. Эрүүл мэндийн газрын дарга нар, сум дундын эмнэлгийн эрхлэгч дарга нар
одоо аймгийн нэгдсэн эмнэлгийн дараа нь Бүсийн онгоцлогын эмчилгээний төвөөс байгаа тийм. эдгээр энэ хүмүүс чинь ганц тулгамдаад байгаа асуудал чинь энэ байгаа. Тэ. Одоо хөдөө орон нутаг нөгөө худалдаа авалт нь бага болохоор газрууд оролцдоггүй, тендер удааширдаг гэх. Энэ захим дэлгүүрийг бий болгоод өгөөч. Хууль эрх зүйнүүдийн одоо ингээд чөлөөлөд өгч. Одоо энэ учрал дарга яриад ш. Чөлөөлье, өөрчлөе. Тэгэхээр энийг бас ингээд өөрчлөөд өгөх юм бол имлэг бас маш том ачаанаас салнаа. Ашиг сонирхол гэж яриад байгаа энэ зүйлсээс бол салнаа. Энийг бол маш хурдан одоо маневрлаад хийх боломжтой байна гэж бол миний бие бол хараад байгаа. Тэгэхээр энэ шийдвэр гаргах төвшин хүмүүс бол яг энэ дээр бас одоо энэ жилдээ ч гэдэг юм ингээд ажиллаад өөрчлөлт оруулах эрх жилээс бас энэ эмнэлгийн тусламж үйлчилгээ яг одоо манай эмнэлэг дээр үүсээд байгаа бусад эмнэлгүүд дээр үүсэж байгаа асуудал юм. Ганц улсын нэгдүгээр дүгнэлтэд үүсээд байгаа асуудал биш. Тэгэхээр энэ асуудлыг бол шийдэх гарц гаргалгаан болов уу гэж миний бие бол харж байна. Тэгэд одоо бид нар хайштай худалдаа авалт ирснийхээс одоо ингээд адилхан сайхан доктор төр жишээний асуудлаас хөндөгдөж байгаа байхгүй. Өмнө нь яг хавдар судлалын үндэсний төв дээр байхад те энэ ашиг сонирхол хүнсний улмаас ажлаас чөлөөлөгдсөн гэдэг ярилцлагыг бөөс өчтөр үтсэн. Захиур цэгмэн өснөө те нэг сайт дээр бэс ярилцлага. Тэгэхээр одоо магадгүй эрүүл мэндийн салбарт ингээд худалдаа авалт байгаад мөнгө байгаа газар л мэдээж бид нар ашиг сонирхол ярих боломжтой тий. Тэгэхээр тэр ашиг сонирхлыг хөнтөхөөр нэрнгээсээ яг ингээд одоо хоёр дахь жишээ нь бол орог болчлоо л да тий бид бүхний мэдж байгаа. Тэгээд чимбэрийн сайжс өөрөө илчлэлээ энэ ч одоо ингээд ашиг сонирхол угаасаа л байдаг гэдгээс ярианд хүлэн зөвшөөрөд байгаа юм шиг нэг тим агуулга яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр ашиг сонирхлыг чинь бид нар яаж зохицуулах юм шиг та одоо шинэ олон бодуулсан жон гэдэг шиг тий 2-2 удаа одоо яг юм шудраг бус зүйлийн араас яваад түүнийг засаж залруулахгүйс санал хийснийхаа төлөө одоо ингээд чөлөөлөгдсөн бод миний хувьд бас жоохон харамсалтай л надад л эрүүл мэндийн салбарт дутагдж байгаа боловсруч нарийн мэржлийн эмчнэр бас ийм байдалд оруулж байгаа нь. Тэгэхээр энэ дэр чинь танд шийдэл юу харагдаж байна? Одоо сая чаддаг эмчи хэлж байгаа дэр санал юу нь юу байдаг вэ? Нэг ийм зүйлийг сайжруулах хэрэгтэй маяг удирдлагын зүгээс таны харсан өнцөг юу байна? За ерөнхийдөө бол одоо эрүүл мэндийн тогтолцоо түүний санхүүжилт нь Монгол улсад даатгалын тогтолцоо нөгөө гүйцэтгэл суурилсан болсон тий. Өөрөөр хэлбэл одоо эмнэлэг яг дэлгүүр шиг гэж ойлгож байна. Энгийн ойлгомжтой хэлэх юм бол өнөөдөр хичнээн ширхэг бараа бүтээгдэхүүн борлуулна. Тэрнийхээ орлогоор үйл ажиллагаагаа санхүүжүүлээд цалингаа тавиад ингээ бусад зарлаа гэд төлөөд явдаг байхгүй. За эмнэлгийн тухайд бол одоо эмнэлгийн үйлчилгээнд түүний бүтээгдэхүүн болж ингэж явдаг. За энэ бол маш чухал том реформын шинжтэй. Дээрээс нь олон улсын жишгийг дагсан юм эрүүл мэндийн санхүүжилтийн хэлбэрлэлтэй. Гэсэн чинь нөгөө энэ үйл ажиллагаагаа дэмждэг бусад дүрм журмууд нь энэ хэлбэртэй шилжээг байхгүй Монгол улс. Тийм учраас энэ чинь хоорондоо зөрчил үүсчихэд тэгээд гүйцэтгэлээрээ санхүүждэг буюу одоо хичнээн л хүн ер нь тэр хүний эмчлэх ёстой ингээд буюу санхүүжилтийн тогтолцоог зааж өгчөөд нөгөө талаасаа болохоор хичнээн хүн ер нь төдий чинээгээр чөлөөтэй худалдаа авалтаа хийж тэр эмнэлгийн хэрэгслийнхээ хангамжийг олох нөхцөл нь бүрдээг баг. Жилдээ нэг л удаа тендер зарлах хэрэгтэй. За хэрвээ төсвийн тодтгол хийвэл 2 удаа ч юм уу. Ийм юмар ингээд тендерийн хууль худалдаа авалтын төрийн хөрөнгөөр ажил үйлчлэгээ бараа худалдаа авах гэдэг нэг хуулинд ор хийгээл баздсан. Энэ нь өөрөө эрүүл мэндийн салбарт тохиромжгүй. Тийм учраас одоо төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлж байгаа энэ эрүүл мэндийн яам маань өөрөө нин даруй энэ гүйцэтгэлийн санхүүжилтээр зохицуулаад үнэтэйгээ хоршиж ажиллаж үр дүнтэй байх тэр бусад дэмжих журам хуулиудыг батлуулах хэрэгтэй гэж бодож байна. Тэгжээж эн чинь өөрөө нэг цогцолоод хоорондоо зөрчилгүй болоод зөв болж өгчих хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлбэл хийдлийг арилгах хэрэгтэй. Тий. Биднээс тгээгүүгээр зөвхөн нэг талаасаа ингэж явцсан. Тэгэд одоо миний сурж одоо ажиглаж исэн Япон улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо тий. Яг манайх шиг одоо энэ үндэсний хэмжээний заавал төлдөг юм даатгалын тогтолцоо байдаг. National Insurance Coverage тий байдаг. Түүнээс гадна хүмүүст өөр боломж олгоод хувийн даатгалууд бас байж чадахгүй юм. Холимог системтэй гэж ойлгож байна. Үндэсний даатгалын систем нь юугээ хийдэг вэ гэхээр зайлшгүй авах шаардлагатай нийгмийг хамарсан тийм тусламж үйлчилгээнүүдэд хариуцдаг. Илүү өндөр өртөг шингэсэн өөр тусламж үйлчилгээг авах бол тэрийг нь хувийн даатгалтай нөгөө хүмүүс маань тусламж үйлчилгээг
төлөөд Аа. тэгээд өшөө өөр илүү даваа тал болгосон одоо дурангийн мэс заслал, робот мэс заслууд байна тий. Тэднүүсийг авах боломжийг бүрдүүлж идэв. Тэгээд дээрэс нь одоо манай салбарт өөрөө улс төрийн нөлөө ихтэй болоод тэгээд энэ даатгалыг одоо жишээлбэл маш бага хэмжээнд байлгадаг. Тэр нь өөрөө эргээд зардлаа нөхөх боломжгүй хэмжээнд. Дахиад өшөө малчтын даатгалыг төлж байна. Тий. Оюутныхыг төлж байна, сэргийхийг төлж байна. Бүгдийг төлдөг. 18 нас хүртэлх насны хүүхд эрүүл мэндийн даатгалыг өсөлтөлдөг тий. Эрүүл мэндийн даатгалын сангийн 60% нь л энэ одоо ажил хийж байгаа хүмүүс төлж мөнгөнд бүрдүүлж байгаа. Бусд нь бүгд бол дандаа улсаас ингэж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ нөгөө нэг даатгалын сан хүрэхгүй байгаа даа, мөнгө нь хүрэхгүй байна энэ төр гэдэг асуудал эндээс гарч ирдэг. Өөрөөр хэлбэл их усүрээ бүгдийг яг тийм тодорхой болгож өгөөг. Дээрээс нь гадаад улсад яадаг бол нөгөө нийт ард иргэдийн эрүүл мэндэд асуудал үүсгээд байгаа. Нөгөө одоо үндсэндээ өвчлөлийн үндсэн шалтгаан чи арх биш. Арх, тамхи. За тэгээд одоо энэ бүр хөгжингүй улсуудад бол нөгөө сахарын асуудал үүсгэж байгаа. Өндөр сахарын агуулмжтай ундаа, шоколад, чихэрний эднүүсээс татвар аваад энэ чи өөрөө эрүүл мэндийн асуудал үүсгэж байгаа шалтгаан шүү дээ. Тэгэхээр эднүүсээс татвар аваад энийг эргээд тэр нөгөө эрүүл мэндийн даатгалын сандаа төвлөрүүлээд энийх орлогыг нэмдэг. Тэгээ хэдийн хэмжээний тэр их юм зарагдан төдий хэмжээний бас дагаад эрүүл мэндийн асуудал үүсч идэг учраас ингээд бие биендээ харилцан хамааралтай тэлж өсч идэг учраас эргээд өөрийгөө одоо ингэж найдвартай санхүүжүүлэх бас их усүр нь бүрдэж идэг байхгүй. Тэгэхээр манай улс одоо яг энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэгжээж одоо энэ юунаас өнөөдөр даатгалын мөнгө хүрэхгүй байна энэ төр гэдэг асуудлаасаа салах болов гэж бодож байгаа. Тэгэхээр миний хэлэх гээд санаа юу гэвэл одоо эрүүл мэндийн даатгалын тогтолцоо түүний их үүсвэр эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо нь шилжилтийн үедээ явж байна. Одоо энэ процессыг харин маш хурдан шийдэх боломжтой. Дагалдсан хуулиудыг л өөрчлөхөд л одоо энэ асуудал шийдэгдэнэ гэж бодож байна. Хурал дээр өнгөрсөн хаврын чуулганаар миний мэдхийн нийгмийн даатгал бол эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт явж исэн. Уян гişгэн өргөн байр явж исэн. Харамсалтай нэг тэр эрүүл мэндийн салбарын донд л хилэлцүүлийн түвшинд одоо очиг байгаа юм билээ. Тэр нь асуудал мэдээж бас улс төрийн шийдлээ хүлээгээд байж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд одоо та бүхний хэвлэлийн урлаас гадна бас ингээд би олон нийтийн байр суурьгаас харсан л та сошиал дахь байр суурийг за 2 дугаар эмнэлэг, улсын 3 дугаар төв эмнэлэг, за их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн бас ажилтнууд, эмчнэр бас байр суурь илэрхийлсэн байсан. Тэрэн дээр төлөөлөл удирдах зөвлөл өөрөө одоо улс төрийн хамаарал бүхий томилгоо хийгээд байдаг асуудал чинь ганцхан нэгдүгээр эмнэлэг дээр үүсээд байгаа асуудал биш штэ гэдэг өнцөг бас би харсан л та. Тэгэхээр энэ дээр жишээ нь бид нар тэгвэл төлөөлөл удирдах зөвлөлийг за тоог нь нэмэгдүүлэхээс гадна тий ер нь заавал тууц өөрөө байх ёстой мó гэдэг асуудал магадгүй үүний ард гарч ирж байгаа байхгүй бид нар ингэ нийгмийнхаа түвшин цаараар наваад үзвэл тий тэнд байгаа нэг хүний бөөрийн мэс заслыг одоо шийдэхдээ инженерийн зөвлөгөөний хуурлаар орчоод инженерийн зөвлөгөөний хурал нь хангамжаа үлээгээд тузан хараа суучна гэдэг бол надад бас юм эргэн үнэв жоохон гонигтай санагдчихлаа юм л та. Тэгэхээр энэ тузан шийдэл дээр одоо бид нар уг нь бол ингээд эмчилгээгээ хийгээд эмчилгээгээ сайжруулахыг бодож хэвстэй хэтэл чинь бид нар тузын төвшөнд эмчнэр бодоход хүрсэн энэ процедур л ер нь ягаад орчих ер нь цаашдын одоо нэг иймэрхүү байвал ер нь хамгийн бест шүү дээ гэдэг тийм бодлогын шийдлийг бест хоёроос сонсомоор байна. Тэгвэл одоо удирдлагын төвшөнд нь ажиллаад үзчихлээ. Тэгээ өөрсдөө гардын эмчилгээ хийдэг хүмүүсийн санал илүү бодтой байх болов уу гэж би бодож. Магадгүй нэг эрүүл мэндийн сайдыг өөрөө асуулаач ирэхгүй л ах гэж би бодож байна л та. Энд дээр бол яг л тодорхой хэлээд байгаа юм л та. Одоо яг манай эмнэлэг дээр яриад би бас хэлсэн шүү дээ. Төрийн нарийн бичгийн дарагч өөрөө боордох эзэн байж болох юм уу? Гол нэг ашиг сонирхлын зөрчил гэж нэрлэдэг хоёр тамга бариад сууж иж болохгүй шүү дээ. Төсвийг ерөнхийлөн захих хэрэгч. Тэ? Манай эрүүл мэндийн яам. Тэгээд дээрэс нь нэгдүгээр эмнэлгийн төсвийг бас ерөнхийлөн зарцуул гэж. Тузын дарга учраас. Тэгэхээр яг нь туцтай хилээд байгаа санаа маань эмнэлгийн төлөөлөл их вэ яа. Эмнэлгийн төлөөлөл нь өөртөө тузаа удирддаг байя. За тэгээд дээрэс нь энэ одоо яг энэ төрийн өмчийг одоо эзэмшигч байгууллагууд буюу эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын газар яг бол тузад бас байх шаардлага байна уу? Цаашлаа. Мөн одоо энэ иргэдийн одоо төлөөлөл за төрийн бус байгууллагууд гэдээ ярьж штэ.
илүүтэйгээр одоо эн чинь сая атлет захирлын хэлж байгаагаар бид нэр гүйцэтгэлийн санхүүжилт рүү санхүүжээд эхэлсэн. Тэгэхээр энэ дээр маань илүүтэйгээр санхүү хуулийн гаргалгаа гаргадаг тий ийм хүмүүс илүү байвал одоо энэ эмнэлгийн үйл ажиллагааг бас авч явахад энэ ТУЗ гэдэг байгууллага чи ер нь бол дэлхийн хаанч энэ корпорацийн зарчмаар өгдөг. Тухайн корпорацийг яаж үр ашигтай ажилуулах вэ? Тэ? Яаж энэ одоо ажилчдын цалин нэмэх үү? Яаж илүү бүтээмжийг нэмэгдүүлэх үү? Ийм л байгууллага шүү дээ. Энэ байх нь бол зөв. Гэхдээ яг манай эмнэлэг дээр болоод байгаа шиг улс төрийн нөлөөлөл ороод байвал мэдээж бид нар засах гэжсэн энэ улс төрийн нөлөөллийг багасгахын тулд мэдээж ТУЗ-ыг бий болгосон. Гэтэл одоо ингээд он цаг явсан тооллоор ингээд явсаар байгаад дахиад буруу болоод шүү дээ. Дахиад нөгөө бид нар тэнцвэрийг хангах гэжсэн бол тэнцвэр чинь дахиад улс төрийн нөлөө ороод байна гэдгийг л бид нар яриад байгаа байхгүй. Тэр энэ дээр бол зөвийн хувьд бол зөв өө. Ямар нэгэн зүйл апдейт хийх ёстой. Нийгмид байгаа. Хуулийн ч гэсэн. Тэгэхээр энэ дээр илүүтэйгээр одоо эмнэлгийн байгууллагын хүмүүсийг илүүтэйгээр оруулж өгөх хэрэгтэй юм байна. Илүүтэйгээр одоо бизнесийн байгууллагуудыг тэ магадгүй. Ашиг тооцож сурсан хүмүүсийг оруулж ашиг тооцож сурсан энэ хүмүүс нь илүүтэйгээр байх хэрэгтэй юм байна. Ингэж бид нар үр ашигыг ярина. Эргээд чанар хүртээмж сайжирна. Тэгээд эргээд чанар хүртээмж сайжирна. Мэдээж энэ иргэдийн төлөөлөл туцд байх нь маш зөв. Иргэдийн тусламж үйлчлэгээ чанартай авч ийн үгүй. Гэхдээ тэр байгууллагууд нь дандаа судалгаатай, үндэслэлтэй. Тэ? За магадгүй жилдээ улиралдаа нэг удаа эмнэлгээрээ тойроо яваад судалгаагаа хийчихдэг тий. Тухайн эмнэлэг дээр ачаал иргэдэд ямар төвч хэрэгдэл учруулад. Ингээд эн чин харилцсан эмнэлгийн удирдлага ТУЗ-ын байгууллага чинь харилцсан бие биентэйгээ ингээд ажлыг сайжруулах. Ийм л зорилготой шүү дээ. Яг уг санаа. Гэхдээ яг одоогор бол би 3 дахь ТУЗ-ын дарагтайгаа ажиллаж байна. Ингээд яг улс төрийн нөлөөлөл ороод ирэхээр ажил явахгүй. Бэрхшээл учраа. Тэгээ энэ дээр нь болохгүй байхаар нь л одоо шүглүүлж байгаа. Энийгээ бусад одоо эн чинь манай салбарт чинь цөөхөн хэдэн байгууллагууд ТУЗ-тай байгаа л да. Зарим газрууд нь бол шууд одоо эрүүл мэндийн яамнаас шууд томилдог. Ийм бүтцтэй ТУЗ-гүй эмнэлгүүд бас байгаа. Тэгээ бид нэг ТУЗ чинь зөв өө. Гэтэ энийг одоо хэдүүлээ сайжруулах хэрэгтэй юм байна. 27 оныг эрүүл мэндийн жил болгоно. 26 онд энэ дээр хуулийн дээр өөрчлөлт оруулалт. Тэгэхээр бид нөгөө нэг дандаа юмны хойноос дандаа ярьдаг. Тэгээ сая одоо ингээд цалингийн нэмэгдлийг бид 4 сар 5 сард ярих хэрэгтэй байхгүй. Тэгэхэд 10 сар 11 сар ч аль төсөв батлагдсан юм чинь энийг ямар ч нэмэх боломж байхгүй шүү. Төсөв нэгэнд батлагдсан. Тэгээ одоо энэ дээр чинь 30% нэмэгдэл 75% нэмэгдэл нэмсэн нэмээгүйгэл ингээд асар олон проблемууд үүсэж шүү. Чи мэдээж төсөвдөө багтаагаад нэмэл гэсэн юм шүү, тэ. Тэгэхээр бид яах вэ гэхээр одоо маш ойлгомжгүй байна. Нэг бол цомгтгол хийн. Нэг бол дахиад төсвийн тоцтгол хийж мөнгө нэмэхээс өөр аргагүй. Тэгжээж энэ 75% цалингийн нэмэгдэл чинь бодит байдал дээр явагдана. Нэг бол бид тусламж үйлчилгээгээ танах одоо яг байгаа юм. Инхээр одоо энэ дээр магадгүй одоо энэ 6 сар төсвийн тоцтгол ороод магадгүй энэ дээр бас өөрчлөлт орох болов уу гэж бодож байна. Тэгэхгүй бол одоо манай даатгалын сан ч одоо тусламж үйлчилгээг санхүүжүүлэх сан биш, цалингийн сан бараг болчиход байна шүү дээ. Зөвхөн цалин дээр л ажиллана. Тэгэхээр одоо энэ дээр ч бас хувийн байгууллагууд бол сая сүүлд хуралд явж байхад бол гэрээгээ хийгээгүй, санхүүжилтээ авч чадахгүй нэг. Энд чинь манай даатгалын энэ гүйцэтгэлийн санхүүжилт зөв систем үйл зөв. Энд чинь хувийн хвшилч ч гэсэн боломж олгож байна, улсын эмнэлгүүд ч гэсэн боломж олгож байна. Гэтэ яг энэ хоёр байгууллага яг ижил гараанаас явах нь бас хамгийн зөв гэж бас миний бие бол. Дээрэс нь тэр одоо жишээ нь боортын асуудал, ТУЗ-ын асуудлыг бас эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулт юм л шүү дээ. Тусламж үйлчилгээний тухай хууль. Тэгээд одоо эмнэлгийн дүрм гэж бас байх шиг байна. Одоо Чимбүрэн сайд хэлж байгаагаар тий. Тэгэхээр бодлогын баримт бичигт жишээ нь дотор нь ажиллаж байгаа яг удирдлага хийж байгаа хүмүүс дуу хоолойгоо хүргээ саналаа хүргээ тэр нь одоо өөрчлөлт орох боломж нь ер нь хэр байдаг юм бэ? За мэдээж эмнэлэг өөрөө өөрийнхөө үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тусламж үйлчилгээний нэр төрөл, тусламж үйлчилгээ үзүүлэх цаар хүрээ чиг үүрэгтэйгээ холбоотой одоо дүрмд өөрсдийнхөө саналыг бол тусгах боломжтой л доо. Гэхдээ дүрм бол эцэслэгдэж эрүүл мэндийн сайдаар батлагдана. За тэгээд мэдээж энэ дүрмийг батлахад өнөөдөр хэрэгжиж байгаа хуулиудын бол яг мөрдөж баримталж боловсруулах ёстой. За яг ТУЗ-ын тухайд бол өнөөдөр
9 гишүүнтэй байна гэж байгаа. Тэр 9-ийн 3 л имлгээс өгдөг. Ааха. Эмч 30% нэг нэлээд байдаг, тий. Ааха. цовлогч нэг байдаг, бусад ажилчдын төлөөлөл нэг байдаг. За тэгээд бусад 6 нь бол одоо эрүүл мэндийн яам дээр сонгон шалралтыг хийгээд сайдын тушаалаар томилдог ийм бүрэлдэхүүн байдаг байхгүй юу? Ааха. Сангийн яамнаас нэг эрүүл мэндийн даатгалын сангаас нэг Тийм байдаг. тэгээд төрийн бус байгууллагуудаас нэг сонгон шалралтын эрүүл мэндийн яам дээр хийж сайд батламжилдаг. Тэгээд яг энэ бүтцэн энэ харьцаа нь бол одоо бас тийм харьцан зөв биш вэ гэж бодод байгаа маа. Миний хувьд. Яа тэгэхээр биднээс яах гэж туцыг байгуулсан бэ гэдгийг бас нэг эргээд бодох хэрэгтэй. Туц гэдэг бол хяналтыг хяндаг тий. За тэгээд одоо даргын солидог тийм бүтэц биш байхгүй юу? Энэ имлэгийг үр дүнтэй ажиллуулахад зориулсан. Бүгдээр зүгээр л яг энгийн компаниар бодъё л тий. Төлөөлөл өдөрт зөвлөлийн board member нь гүйцэтгэх захирлаа томилдог. Гүйцэтгэх захирал нь гаргасан одоо тухайн бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд бага бүрдүүлж ажиллаад ингэдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл нэг одоо имлэг гэдэг тухайн байгууллагыг үр дүнтэйгээр удирдах явах ёстой. Харилцан биеиндээ тайлгнадаг ийм тогтолцоо шүү дээ. Нэг баг واخгүй болно. Яг тэгтэл одоо ингээд эрүүл мэндийн яамнаас 6 нь орж ирчээд ингээд тухайн байгууллагаас 3 нь орж ирэхээр чинь ямар ч тэнцвэргүй болчихж байгаа шүү дээ. Тийм хүчний тэнцвэргүй байна. Дээрээс нь тухайн имлэгийн үйл ажиллагааг маш сайн мэдэж ажлыг нь нуруунд дээр үүрж явж байгаа баг нь өөрөө саналын хувьд 30% тий 40% болчихж шүү дээ. Тий. Тэгэхээр бол эн чинь одоо нэг тухайн имлэгийн хамт олонны дуу хоолойны эзлэх хувьд бага болж байна гэж үзэж байгаа. Тийм учраас энийг бол зайлшгүй нэмэх шаардлагатай байна гэж бодож байна. За түүнээс гадна одоо яг өнөөдрийн нөхцөл манай энэ туц маань өөрөө өөрийгөө бас сайн ойлгосон байна уу юу? Биднээс нэг хяндаг шүүдэг газар гэдээ ойлгоцсон юм уу те? Үгүй байхгүй юу? Хөгжүүлэх зорилготой хамтарч ажиллах бага гэдэг талаас нь бас ойлгож ажиллах. Тэр хүмүүсийг ойлголтын чиглүүлсэн тузын дүрмийг үлгэлжсэн дүрмийг бүр нарийн ойлгомжтой тодорхой болгож бүр процессын заан гэсэн үг юм байна. Тийм шаардлагатай бол бүр гишүүн тус бүрээр нь үүргийг нь тодорхой болгож зааж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгтэл одоо тузын дүрмийг ингээд уншаад үзэхлээр тэрэн дээр маш ерөнхий. Тэгээд одоо ямар нэгэн маргаан эсвэл үүрэг чиг үүргийн хуваар асуудал үүсгэлээ тэрийг хуваарлсан тодорхой заасан юм их бүдэг юм байл. Тийм учраас энийг бол зайлшгүй одоо апдейт хийх хэрэгтэй тий. Ер нь одоо энэ байдал чи яагаад үүсэж байгаа гэхээр ингээл маш хурдан энэ орчин үе чи өөрөө өөрчлөгдөж шít. Хурдан өөрчлөгдөж जैन шин шаардлагууд үүсэж जैन бүр шинэ өвчнүүд үүсэж जैन тий. Ковидын үед юу боллоо? Дэлхийн нийтээр барьцаалтсан. Тэр чинь өөрөө нөгөө орчин нөхцөлөд дааж апдейт хийдэггүй. Одоо ингээл бүр үе хооронд гэп үүссэн тий. Z generation гэл нөгөөдөлийг буруутгаад байдаг. Яг үндэ биднээс өөрсдөө апдейт хийгээд тэр хүмүүсийн үнэт зүйлийг өөрсдийнхөө үнэт зүйлтэй ингээд матч хийж юу яг ижил болох хэрэгтэй байхгүй юу? Тэгжээс дундаасаа тэр цаад ирээдүйгөө зорилгыг тодорхойлоод тэрэндээ хүрэх зорилтуудаа сонгоод ингэж хамтарч ажиллаж явах хэрэгтэй. Тэгээ эн чинь өөрөө яг одоо бас манай эрүүл мэндийн салбарт гарч штэ. Одоо өнөөдөр удирдах ингэж ажиллаж байгаа баг хүмүүсийн хандлага тий энэ үзэл баримтлал үнэт зүйл чинь одоо дараагийн энэ шинэ ирж байгаа үетэйгээ бас төдийлөн бүрэн дүр нийцэхгүй. Тэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ашиг тус гэдгийг юу гэж ойлгож байгаа юм бэ гэдэг дээр л зөр үүсдэг байхгүй юу? Яг үнэ. Гэтэ тэрийг одоо хэмждэг үү? Хэмжиж чадах уу бид нар? Биднээс хэмжиж чадна ш. Гол нь биднээс хэмждэг үү? Тий, гол нь яг хэмжихгүй байгаа л асуудал байгаа юм тий. Тэгээд хамгийн гол нь нөгөө энийг эрүүл мэндийн байгууллага ашиг тустай ажиллаж байгаа гэдгийг үнэлж байгаа хүмүүс нь тэр хүмүүсийг нь үнэлж байгаа одоо нөгөө хэмжүүр индикаторууд нь өөрөөр болчиход байгаа юм. Энийг яг нэг болгох хэрэгтэй. Ойлголтоо нэг болгоод тэгээд нэг ижил зүйлээр үр дүнгээ хэмжиж ойлгодог болох хэрэгтэй. Нэг хэмжиж чадвал удирдах чадна гэдэг. Харин тэгж хэлдэг бас тий. Тэгэхээр нөгөө яг сая нөгөө хэмжиж чадвал удирдах чадна гэдэг дээр манай бас салбар одоо бүрэн цахимжих нэг шаардлага. Яг үнэ. Яг тэгэхээр одоо гадны маш олон улсууд бүгдээрээ цахимаараа л одоо хэмжиж байна, удирдах байна, тэ? Өвчнийг одоо хаана илүүтэйгээр одоо имлэг хин хаана
юу зарцуулаад ийн гэдгээ real time-аар нь үзэж шít. Тэгээд аль өвчин эмгэг илүү манай эмнэлэг дээр ирээд байна. Тэ? Хаана нөгөө өвчтөн буцаад яваад байна. Энэ бүх юмыг одоо бид нэр цахим болгох хэвээр. Энэ өвчтнийхэн шилжилт хөдөлгөөнийг бид нэр real time-аар нь хардаг байх хэвээр. Дээрээс нь энэ эмнэлгүүд юу хэрэглээд байгаа? Ямар эм их хэрэглээд байгаа? Монгол улс дээр ямар эмийг илүү их хэрэглээд байгаа? Ямар эмнэлгийн хэрэгслийг илүү хэрэглээд байгаа? Тэгэхээр нэг улсын мөнгийг бид нар үр дүнтэй ажилуулахын тулд нөгөө түрүүний цахим дэлгүүр яриад. Тэгээд дээрээс нь мөн нэг их усүрээр бид нар одоо авна гэдэг ба шүү дээ. Энэ чинь хамгийн зөв бодлого байхгүй юу? Монгол улсад бид нар одоо маш энгийнээр ярих юм бол одоо нэг төрлийн кола уух уу? Тэ? 10 төрлийн кола уух уу? Зах зээлийн хувьд. Тэгэхээр бид нар цөөхөн хүн одоо 3,500,000 хүн. Тэгвэл бид нар нэг төрлийн чанартай оригинал юм олныг аваад ирвэл энэ маань өөрөө аяанда үнэн буугаад ирнэ шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр бид нар одоо ард иргэдтэй чанартай хямд оригинал одоо имийг бас нийлүүлэх бас боломжтой. Энэ дээр бас уул нь энэ ажил бас нэлээд явагдчихжээ. Эмнэлгийн дата сайн бол бид нар бас эмзүүн талынхаа зүйлийг үлдээд явах боломжтой юм тийм. Эмийн сангийн датануудыг одоо энэ чинь Солонгос улсад бол яг энэ датан дээр тулгуурлаад дараа жилийнхэн хөнгөлөлттэй юмыг энэ юмнуудыг илүүтэйгээр одоо улс нь нөгөө хүмүүсийн хэрэгжилж байгаа юмнээсээ шалтгаалаад энэ датагаа. Тэгэхээр бид нар энэ датаг бас ингээд эхний ээлжид нэгдүгээр төв эмнэлэг болвол одоо өөрсдийн хэмжээнд бүрдүүлье. Анх ажил аваад байж хахад яг real time-аараа бид нар эмнэлгийн хэрэгслийн үлдэгдлээ мэдэх боломжгүй. Програмууд нь хоорондоо интеграц хийдэг. Санхүүгийн програм одоо e-health, Virtech гэдэг нэр интеграц хийдэг. Тэгэхээр энэ дээр бас бид нар агуулгын програм бид нар орж ирээд энэ програмууд маань өөрсдөө мэдээлэлээ солилцсноор удирдлагууд нь нөөцөө удирдах боломжтой болж байгаа. Ингэснээрээ бид нар илүү үр ашигтай зарцуулт хийх боломжийг бий бол. Тэгэхгүй нөгөө л нэг хуучин шигээ бид нар дахиад бичиг цаасан дээр гараараа тоолоод ингээл яваад байл энэ чинь хүн цаг маш их авч. Тэгээд цаашдаа ер нь одоо ингээд ярихад бол мэдээж эрүүл мэндийн салбар бол одоо гүйцэтгэлээр бас алдаатай оноотой ч гэсэн ингээл явал сайжраал санхүүжилтээ аваад яваад байна. Одоо энэ эмч эмнэлгийн ажилчид, сувилагч нар тэнд одоо спорт болж байгаа тэ дэмжих ажилчдаа бид нар бас энэ хүмүүсийг KPI-аар нь бас салинжуулмаар байдаг. Гэтэл энэ одоо төрийн үйлчлэгээ буюу одоо энэ сангийн яамны тазын систем гэдэг одоо ингээд нэмэх боломжгүй. Яг л бүгдээрээ ижлэхэн цалингаа аваад явах энэ тогтолцоог бас бид бас манай салбарынхан бас шүүмжлээд байгаа. Одоо бид нэр KPI эмнэлгүүд чинь одоо санхүүжилтаа гүйцэтгэлээр аваад бол ажилчид нь KPI авъя. Тэр энэ дээр бас одоо бид бас маш сайн ажиллах хэрэгтэй. Ажилчдынхаа одоо энэ үр дүн ажиллаж байгаа байдлыг маш сайн үнэлээд хүн тэр эмнэлэгт ажиллаад гарахтаа цалингаа аваад хайпи л авах хэрэгтэй бүгдээрээ. Тэр энэний төлөө бас манай эмнэлэг бас түүчилж явсан. Энд дээр бас KPI тодорхойлох гээд бид нар ямар ч гэсэн програмын хөгжүүлэлт эднэрийг хийгээд явагдчихсан. Ийм юм ололт амжилттай бол ажлууд бол зөндөө байсан. Одоо би бас яг сая ярин дээр нэмэт хэлэхэд одоо KPI буюу те Key Performance Indicator гэж байна шүү дээ. Буюу одоо хэн сайн ажилласан нь их ажилласан эмч үр дүнтэй ажилласан эмч нь төдий чинээрээ илүү цалин авах боломжтой. Сувилагч нь төдий чинээ өнөөдөр сувилагч те илүү цагаар ажиллаад олон хүнд хүрч ажилласан бол ингээд тусламж үйлчлэхийнхээ үзүүлснийхээ хэрээр цалингаа их авах боломж бүрдэж байгаа. Ийм тогтолцоог биднээс бүрдүүлэх боломжтой. Тэрний яагаад гэвэл хийснээрээ мөнгө авчиж байгаа учраас тэрийг тэгвэл хийсэн хүн нь илүү авгалтай гэд ингэж. Тэгээд гол нь одоо тэгэхээр чи нөгөө эрүүл мэндийн салбарын ажилчид ер нь тэр чигтээ төрийн алба бүгдээрээ цалингийн нэгдсэн системд идэх. Яг нөө ТУ ТЗ гэдэг шатлаад явна тий. Наад чинь тэгээд илүү ажиллах юм бол тэр гүйцэтгэл дээр үндэслээд илүү цалин авах боломж байдаггүй. Ганцхан л юм илүү үнэлэгдэж аав нэмэгдэл. Тэрний өгөөл илүү цагаар ээлжинд орж шөнө ажилласан. Тийм л нэг юм. Шөнийн цагийн нэмэгдэл чинь гэтээ хөдөлмөрийн тухай хуулийн дээр тодорхой байж байгаа шүү дээ. Тэрийгэл илүү нэмэгдэл гэж илүү гүйцэтгэл гэж үзнэ үү гэхээс бусад одоо тэр ур чадвар дээр суурилсан тэр үнэлгээ нь бол одоо тооцохдох тэрнлүү шийдэх цаг нь болцсон байхгүй. Одоо тэрийг нь л одоо өөрчилж тэр
шилжилтийг хийх боломжийг нь өнөөдрийн энэ хөдөлмөрийн тухай хууль тэ энэ төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоо дээр өөрчлөлт хийж тэр боломж бүрдэх байхгүй. Яг өнөөдөртөө бол боломж нь бол хомс байна. Тэгвэл бүр ингээд цаашаа бүр бодлогын төвшөндөө бид нар аваад үзэх юм бол эрүүл мэндийн салбарын эмч сувилагч нарыг төрийн албаны ерөн зэрэглэл рүү оруулах шаардлагатай юм уу гэдэг хүртэлтэй том реформын асуудлаас яригдахаар сонсогдож байна. Дагаа даатгалын асуудлаа ботсон ч тий. Ер нь бол одоо нөгөө 27 хоног бид нэр амар хүлээлттэй байдаг шүү дээ. Тэгээ одоо 26 он боловсролын салбар яаж алдсныг бас бид нар харчлаа шүү дээ. Тэ? 25 ондоо илүүтэйгээр ажилласан бол 26 онд боловсролын салбарын энэ өөрчлөлт шинжилтээ хийх бүрэн боломж юмсэн тэ. Тэгэхээр бид нар 27 он гэдээ яриад шүү. Тэгвэл 26 онд одоо бид нар энэ өөрчлөлтийг реформыг одоо даа ялангуяа энэ салбарт ажиллаж байгаа залуучууд өөрсдөө том реформ хурал хийх хэрэгтэй. Тэ? Тэгэхээр бид нар бас энэ имлэг маш олон ажлыг хийдэг юм байна. Тэ? Одоо цэвэрлэгээ үйлчилгээ гэж байна, тэ? Хоол үйлдвэрлэгээ, ариутгал, тэ? За тэгээд нөгөө засвар үйлчилгээ гэл, тэ? Ингээд энэ зүйлсийг заавал төр өөрөө имлэг өөрөө хийгээд байх ямар шаардлага байна. Тэ? Энэ дээр бол илүүтэйгээр одоо хувийн хвшлүүдийг авчирч оруулаад гэрээгээр үйлчилгээгээ үзүүлээ, тэ? Илүү чанартай, илүү хурдан, тэ? Илүү хүртээмжтэй. Энэ боломжуудыг бас илэрхийлнэ. Хаймаар байгаа байхгүй. Тэгжээч нөгөө эмнэлэгчин зөвхөн эмчилгээ үйлчилгээр илүүтэйгээр төвлөрнө. Өөрөлдвөл аж ахуйн ажлаас нэг бас жоохон Тийм салхаар одоо ингээд салгахгүй болоод одоо айгүй. Тэгээ чи хуулийн дээр 2009 оны хууль байдаг баха. Тэр одоо хажуу зэрэгэлдээ байгууллагууд хоорондоо энэ үйлчилгээгээ шеэрлээд хамт хийх боломж уул нь хуулийн залт байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ боломжоо илүүтэйгээр ашиглаад дахиад би яриа төрийн мөнгө татвар төлөгчдийн мөнгөийг бид нар үр ашигтай хэрхэн яаж зарцуулах вэ гэдэг дээр маш сайн фокус маш олон боломжууд байгаа. Бид нар нөгөө мөнгө хүрхгүй байна. Үнэхээр хүрхгүй байна. Тэгвэл байгаа мөнгөө яаж хэрхэн менеж хийж зөв зарцуулах вэ? Энэ боломжуудыг яаж ашиглах вэ? Энэ дээр бас манай одоо эмнэлгийн удирдлагууд бас нэлээд юм дуу хоолойгоо бас хүргмээр байгаа. Бид одоо юу юуг л 27 он боллоо шүү. Тэгээд бас ташрамд бэлгэхэд одоо яг манай эмнэлэг бас зөвхөн одоо имра сити өндөр өртөгтэй тоног хөрөмжөө засахын тулд жилд баталгаа засварын одоо 1.6 1.4 1 тэрбум төгрөгийг зарцуулдаг байхгүй. Тэгэхээр яг манайх шиг ийм өндөр хүчин чадалтай одоо улсын 2 3 тэ тэгээ хавдрын эмнэлэг гимтэл их мүтгээ зөндөө маш олон эмнэлгүүд байгаа. Дээрээс нь хөдөө орон нутгийн эмнэлгүүд байгаа. Тэгвэл ингээд фермерээ болоод бид нар энэ тендерээ нэг зарлаад баталгаа засварынхаа тендерээ нэг зарлаад тэгээд энэс бас бид нар хэмнэлт хийх бүрэн боломж. Өөрөлдвөл бодлогын шийдэл бол байна. Бодлогын шийдвэрүүд зөндөө маш олон. Тэгэхээр бид 27 он болох гэж шүү. Энэнийг одоо хамт олноороо те салбараараа бид нар энэ хуулийн дээр өөрчлөлт орох юм байна. Энэ бүх зүйлс дээр өөрчлөлт орох боломжтой юм байна. Тэгэхээр энэ дээр бүгдээр хамт дуу хоолойгоо нэгтгэх яа, үр ашигтай зарцуулалт гэдэг зүйлсээ бас бид нар ярья. Боломжууд бас маш их байна. Тэгэхээр энэ дээр бас санал бодол бол миний хувьд бол юм байна. Дагаад бас би нэг юм л бодчихлээсэн юм л дээ. Эрүүл мэндийн салбар ер нь дандаа асуудал тоочдөг. Ийм л болохгүй байна те бид нар ядарч гин ажлаас гарлаа. Одоо ингээл ажлаас хашрах хам шинж бас эмнэлгийн хүрээндээс их байдаг учраас сувилагчийн оронтой одоо бүрдэхгүй байна ч гэмээрхүү асуудлыг бид нар их олон жил сонсож байгаа. Миний хувьд жишээ нэг хүүхэд байхаасаа эхлээл эрүүл мэндийн салбар асуудалтай байсан уу байсан. Тэгээ одоо хүртэл ингээд шийдлээ илэрхийлээд явж байгаад бас яс тойрт зүгээр олон нийтийн өмнөөс те баярлалаа гэж хэлмээр яа гэвэл бид бүхэн гэмжлэгээ тусламж үйлчилгээг номер 1-т авч байгаа хүмүүс учраас бас гаргасан зоригийг нас би үнэлж магтмаар байна. Тэгээд бид хэдий ярилцах цаг мэдээж хязгаартай. Тэг өнөөдөр миний одоо та хоёрыг үрсэн бараг яриулахыг хүсэжсэн зүйлсүүдийг бас үнэхээр сайхан нээлттэй ярилцчаа дахин баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд адил сайхан докторийн хувьд одоо жишээ нь цаашдаа эрүүл мэндийн салбарт одоо шав бэлтгэх үү те ер нь одоо ингээд энэ зүйлийг сайжруулахын тулд бид нэр өөрсдөө ганцхан тэмцэхээс гадна дараа үеэ бэлтгэх гэдэг нэг тийм зүйл бид нарт бас жаахан дутмаг байт юм болоо да гэдэг юмыг бас би өөрөө яг юм эрхцөөч болон сэтгүүлчүүнийхээ хувьд олж хардаг. Энэ тал дээр жишээ нь дараагийн бидний одоо хийх ёстой зүйлийг ганцхан эрүүл мэндийн салбарын шийдэл гэхгүйгээр те боловсролын түвшиндээ бид ямар байх ёстой юм. Ирээдүйн хойч үеийн салбарыг хэрхэн харах юм. Тэр тал дээр таны саналыг бас би сонсомоор байна. За миний хувьд бол бас яг тийм юу багш мэрэгчлээ шүү дээ бас давхар.
анагааш ажиллагааны үндэсний их сургуулиуд 2007-оос 21 он хүртэл одоо хавдар судлалын техникум, онлайн техникумд одоо багшилж ажиллаж исэн. За тэгээ энэ чиглэлээр ингээд тэгээд зайлшгүй одоо шинэ болсон хүчин бэлдэж энэ эрүүл мэндийн салбар өөрөө зөв ажиллахын тулд болсон хүчнийх нь боловсрол бол зайлшгүй чухал. За тэгээд сүүлийн үед ажиллаж байгаа нэг зүйл бол одоо энэ орчин үеийн цахимжилт AI энийг одоо үйл ажиллагаанд маш их хурдан тусгаж авах хэрэгтэй. Тэгснээрээ биднээс одоо цаашдаа эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах тусламж үйлчлэгээний чанар хурд ахих ийм хүний нөөцийн асуудлаа шийдэх хүртэл ийм том боломжууд нээгдэх юм. Тэгэхээр цаашдаа энэ чиглэлд сурж байгаа хүмүүсээ энэ өөрчлөлтийг бас тусгаж авч ажиллах нь бол зайлшгүй шаардлагатай. За түүнээс гадна эмч мэрэгчлэнүүдийнхээ одоо ёс зүйдээр бас их онцгой анхаарч ажиллах нь бас зүйтэй байх гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр нөхцөлд бол бас их тулгымцсан асуудал болол тэгэл ард иргэдийн бухимдал үүсэт идэг штеп. Тэмчээс энэ дээр бас онцгой анхаарах хэрэгтэй хаа гэж боддог. Тэгээд ер нь яагаад энийг ярьж байгаа бол хизээнээсээ л эхлээл энэ асуудал бол эрүүл мэндийн салбарын гол асуудал байсан. Яагаад тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүн тусламж үйлчлэгийн чанарыг өөрөө мэддэг байхгүй. Та одоо гоё ганган бижак авч байгаа бол тэрийг уранхай цорхоо биш те. Шин өнгө зүсн гандаагүй гэдгийг мэднэ. Тийм үстэй. Тэгээ сонгоод авчна. Харин илгэний хавдартай хаалгаанд орж байгаа хүн илгэний хавдраа бүрэн одоо эмчлэгдсэн тэр эмч стандартад шалгахтай зөв эмчилгээ хийсэн гэдгийг мэдэхгүй байхгүй. Зөвхөн эмч одоо түүнийг гүйцэтгэсэн эмч тухайн баг л одоо тэр чанарыг нь мэддэг. Тийм учраас эмчийн ёс зүй гэдэг нь бол хамгийн өндөр тавигдах шаардлага байдаг. Тэгэхээр ирээдүйд одоо эмч мэргэжлийг сонгож суралцж байгаа энэ чиглэлд ажиллах хүмүүс бол хамгийн нэгдүгээр шаардлага нь бол эмчийн мэргэжлийн өөрөө туршлагач чадвар нь туршлага цаг хугацаатай зүг ирдэг. Онцлогтой ажил хамгийн чухал зүйл бол тэр ёс зүйн асуудал байх ёстой гэж бодд юм аа. Мэдээж тэр чинь бас одоо тийм л юм л да өвдөд явж байгаа хүн тэрийг зөв өмчилж байгаа эсхийг бол хинч мэдэхгүй те. Тэгээ манайх ялангуяа эцсийн шатанд нь очиод бид нар эмнэлгийг сонгож очиж байгаа учраас бас нэг л би бүр ингээд даангаахын шинжилгээ ухааны чиглэлээр сурж байгаа оюутан болгон сонсоод тондоо хийгээсэй гэж бас хүсгээр гой зөвлөгөө байна. Тэгээд бид бүхний ярилцах цаг өшөө ингээд дахиад урт байсан ч болоосаа гэж бас би бодож илэн л та. Яг ингээд бодлон шийдэлтэй зүйлийг бол ярихаар нэг цаг ч бас бид бүхэнд багтахаар шинж юм байна. Тэгээд юуны өмнө миний урилгыг бас ингээд хүлээж авсан дахин талархснаа илэрхийлээ. Тэгээд өнөөдөр бид нар ингээд эрүүл мэндийн асуудлыг ярихаар зөвхөн асуудал биш те шийдлийг бас хамт илэрхийлж байгаа энэ ярилцлагынхаа үр дүнг бас ингээ үзэгчидтэй хүргэнэ гэдэгт бол би сэтгэл хангалуун байх болов уу гэж бодож байна. Тэгээд миний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Одоо магадгүй одоо бид нэр ингээд болохгүй байгаа зүйлийг яриад бол болохгүй зүйл маш их гарч ирэх байх. Тэгэхээр тэмцэл бол үр дүнтэй байсан гэдгийг бол маш олон комент ч уншсан. Иргэнийхээ хувьд ч гэсэн яг тэр хэвлэлийн баг хуралч байна уу те. Эрүүл мэндийн салбар шүүгүүлүүлээс үйл ажиллагааг бас цааш нэдэвхтэй өрнүүлээд яагаад гэвэл бид нар л харьцангуй залуу байгаа учраас бас энэ бүхнийг хийх цаг хугацаас байгаа юм болов уу гэж арай эрг сэтгэлдээрээс би та хоёрыг харж байгаа шүү гэдгээс хэлмээр байна. Өөрсөнд баярлалаа. Тэгээд ийм сайхан дэлгэрэнгүй ярьсанд маш их баярлалаа. Тэгээд сүүлийн одоо хоёр зочинд мөч үлдээж байна. Одоо яг хөө тэгээд бид одоо харчил ялаад тэгээд чөлөө зах зээл одоо бий болоод хэдийнэ одоо 36 жил болсон ба шүү дээ. Энд чинь бас эр хүнээр одоо 90 түрээд те маань өөрөө амьдралаа аваад явхаар ийм цаг үед ирсэн байна. Гэтэл одоо манай эрүүл мэндийн салбар одоо бол дөнгөж өсөж боожж байгаа. Нэг өсвөр насн дээр ирэх гэж байгаа л нэг хүүхэд шиг л байна. Тэгэхээр ялангуяа миний сая түрүүн би бас хэлчихсэн. Одоо бид алдсан алдаагаа биш ирээдүг рүүгээ явъя. Тэ. Илүү боломжуудыг хаяа залуучуудаа. Ялангуяа энэ эмнэлгийн менежментийг бас эмчнэр өөрсдөө илүү сайн судлаач. Энийг илүү сонирхооч.
Тэ бидэнд маш олон ийм боловсон хүчин байдаг бол бид бас дорой хөгж. Үнэхээр сэтгэл, итгэл хэрэгтэй байна. Тэгэхээр энэ залуучуудыг үзээ сууж байгаа магадгүй менежментийг сонирхоод байж байгаа залуучуудыг бол та бүхэн зоригтой бай. Яг энэ менежментийн чиглэлээр бас маш олон одоо хүмүүс бэлтгэгдэх Монгол улсад бас шаардлагатай байна. Тэгээд Монгол улсын эрүүл мэндтэй яаж бид нар Монгол улсынхан иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах уу? Яаж энэ тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх үү? Энэ дээр л бид бол ажиллаж байна. Бодож байна. Яаж бид одоо 5 сая хүчрхэг Монгол эрүүл иргэдийг бий болгох вэ? Тэ? Энийг хийхин тулд бас залуучууд бид нар өөрсдөө магадгүй бодоод суух биш. Өөрсдөө энд оролцох гэж. Одоо энэ 27 он чинь юу боллоо шүү. Тэгэхээр чи энэ салбарынхан бөөнд оролцож ийж энэ дараа нь гарсан хуулийн дээр одоо ингээд магадгүй бас 20 онд одоо бид нар өөрсдөө оролцоогүй гэсэн болоод энэ апдейтууд хуулийн энэ шинжилгүүд дээр оролцоогүй те. Энээс болоод магадгүй одоо ийм үр дагавар яриад ингээл байж ахыг бол үүсэхгүй шүү. Тэгэхээр одоо оролцоо ирээдүйнхээ оролцооныхын төлөө бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэе оролцоо гэдгийг л уриалмаар миний хувьд бол. За баярлалаа. За миний хувьд бол одоо тэгээд зайлшгүй одоо энэ шинжилгүүд хүссэн үсээгүй хийгднэ. Энэ бол цаг хугацааны асуудал. Яагаад гэвэл одоо нэг талд нь том дугуй тавиад нөгөө талд нь жижиг дугуй тавьсан л машин явж байна. Тэгэхээр одоо энийг хурд хүчийг аваад эрчтэй цааш нь зөв явуулахын тулд энэ одоо энэ зөрүүтэй байдлыг нарилгаад чигдрүүлэх бол зайлшгүй шаардлагатай. За өнөөгийн нөхцөлтөө гэхдээ одоо биднээс бол бас одоо сая ярьж байгаа тийм эрүүл мэндийн даатгалын тогтолцооны их үүсвэрийг нэмэгдүүлэх, тэрэнд нөлөөлж байгаа тэр хүчин зүйлүүдээс нь тооцоод тэнцэнэс нь одоо бас шаардлагатай хөрөнгө оруулалтын татах боломжтой. За гүйцэтгэлийн санхүүжилттэй эмнэлэгтээ бүрэн нэвтрүүлэх юм бол өнөөдрийн энэ бие тэдэн төгрөгийн цалинтай гэсэн энэ асуудал бол бүрэн шийдэгдэнэ. Хүн хийснийхээ хэрээр эм чимлэгийн мэргэжлэнүүд цалинжаад явах болохоор бол үр дүнтэй ажиллана. За түрүүний тузын үйл ажиллагааг эмнэлгийн өөрийнх нь нэг баг болгоод удирдлагын баг болгосноор бол эмнэлэг бол одоо өөрийнхөө санхүүгийн асуудлыг бол нэг хуулийн хугацаанд баригдсан байдлаар энэ төр шийдвэрлэдэг биш. Шаардлагатай хугацаанд нь хуралдаад яг л үйл ажиллагаагаа компани яаж явуулдаг шиг шийдвэрээ гаргаад ингэж явах юм бол ямар ч эмнэлэг дээр ийм нэг үл ойлголцоо дээрс нь санхүүгийн хямралтай байдал те энэ худалдаа авалттай холбоотой ийм зөрчил үүсэх байхаа л гэж бодож байна. Тэгэхээр хамгийн түрүүлээд одоо дахиад нөгөө бодлогын асуудал болчиход байна л да энэ чинь. Зайлшгүй бодлого нь өөрөө бүрэн болоогүй байгаас л ийм зөрчил үүсэж байгаа. Тэгэхээр бид бүхэн бол энийг одоо ойрын хугацаанд шийдээд 2027 онд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын одоо шин шатанд гарсан хүн болгонд тусламж үйлчилгээгээ бүрэн төгс чанартай аюулгүй авах боломжийг өрдөөсөн жил болсоо л гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл одоо ирснийхэн дараа биш ирэхээс өмнө өртөж тий бид бүхэн санал хэлж явах нь зөв гэдэгтэй миний хувьд иргэний хувьд ч гэсэн санал нийлж байна. Тэгээ өнөөдөр миний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ миний нэвтрүүлэг Politics Talk гэдэг яг үндсэн санаа нь болохоор политик гэдэг чинь өөрөө бодлого шийдэл эрэлхийлдэг нэвтрүүлэгт маань анх удаага 2 зочин ороод багийн панел маягийн ярилцлага боллоо. Тэгээд урилгыг минь хүлээж авч хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Цаашдынх нь ажил үс эрдмийн ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За танд бас маш их баярлалаа. Таны ирээдүйн ажилд бас амжилт хүсье. Бид бүхний одоо энэ хүргэх гэсэн энэ дуу хоолойг бас дэмжиж ингэж ажилласанд баярлж байна. За маш их баярлалаа. Баярлалаа.